Дэлхийн Монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн 3 дугаар студиэс Сарай муутай хөтлөгч Ари, Аш муутай Аринаар хамтран хүргэдэг. Харин найруулагчаар Чимбат ажиллаж байна. За манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай энгийн бүгд дүрээтэй Minu POS машин хамтран ажиллаж байна. За мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT Pro 7 Plus хамтран ажиллаж байна. За өглөөний минь дарий сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарвуу. Сайхан амарсан. За өнөөдөр чинь өстө янзын сайхан ховж олон өдөр ах чинь гэл. Тэгэхээр гоё эдгийг дуу алдаж малдлаа шүү дээ 2 сая. За Hot Topics нэвтрүүлэг бол таныг энэ дэлхийн бүх улс орнуудаар хамгийн их халуун сэдв болоод байгаа онц сонирхолтой сэдвүүдийг яагаад одоо трендлээд байгаа хүмүүс яагаад хайгаад байгаа яагаад энэ тухай яриад байгаа тухай тайлбарлах гэж оролдог юм нэвтрүүлэг. За үүний тулд бид хоёр Google Trend платформыг ашигладаг. За Google Trend-ээр юу дэргүүлж байгаагаа товчхон танилцуулъя. За Истанбулын газар хөдлөлт гэдэг хайлт бол дэлхийн бүх улс даяар за Турк улсдаач дээр ер нь зөвөр Америк нэгдсэн улс, Англи бүх улсуудад Истанбулын газар хөдлөлт Оросд ч гэсэн хайгдсан байлээ. За тэгээд Истанбулын газар хөдлөлтөд холбоотой мэдээллийг за үүнтэй холбоотой нэг видео тараад байгаа юм байлээ. Тэр видеог бүгдээрээ үзээд нэг сонирхноо. За дараа нь үндэстэн дамсан хэрэг гарсан. За энэ бол Япон Солонгос даяар. За Японоор Мэй Нагана гэдэг хайлт тэргүүлээд орж ирж байгаа юм. Өчигдөр 200 мянган хайлттай байсан. За Солонгос талаас нь Ким Мүжүн гэдэг ийм одоо хайлт өчигдөр 50 мянган хайлтаар Солонгостоос тэргүүлжсэн. За Японд ч тэр Солонгос ч тэр тэргүүлээд байгаа Ким Мэй Нагано Ким Мүжүн хоёр бол хоорондоо бас холбоотой. За тэгээд болоогүй 3 дахь бас 4 дээ. За янзын сонирхолтой хэрэг. Өнөөдөр бас ингэ үндсэн дамсан бас Google Trend-ийг одоо ярих нь шүү дээ. Бараг анх удаа ингэж тохиолдож байна. За дараа нь Latrans Battle гэдэг энэ Америкийн нэгдсэн улсад за энэ immigration гэдэг шүү дээ. Цагаачлалын албаныхны одоо immigration-ы одоо тийм нэлээд хүмүүсийг гадна хүчээр гаргаад байгаа тийм үйл явдал болж байгаа. За энэ immigration-ы одоо нууцаар хурамчаар өөрийгөө immigration гэж танилцуулаад за нэг хуучин нөхрийнхөө одоо юу гин их нэрийг нь тарцаасан хэрэг гарсан. За энэ тухай одоо кино нэг юм. Тэгэд энэ хэргийн гол эзэн Latrans Battle гэдэг энэ бүсгүй байгаа. Latrans Battle гэдэг хайлт бас орж ирээд байгаа ярина. За Их Британд police vetting буюу цагдаагийн шалгаруулалт гэдэг энэ хайлт өчигдрөөс хойш тэргүүлээд байна. За Их Британд цагдаагийн хэрхэн шалгаруулах, за шалгарсан хүмүүсийг хэрхэн одоо хаалж болох, дээд албан тушаалын офицерууд нь энгийн одоо доор байгаа хүмүүсийг шууд дураараа хаалж болдог гэх мэт шинэ өөрчлөлтүүдийг оруулсан. За энэ өөрчлөлтүүд бол бас холбоотой 2021 онд болсон хэрэгээс Авирардын аллах гэдэг энэ хэрэгээс болоод хойш энэ цагдаагийн энэ асуудалтай шинжилэл оруулах шаардлагыг тавьсаар ийхүү өөрчлөлт орж байгаа. Тийм учраас ямар өөрчлөлт орсон бэ гэдэг хүмүүс хайгаад байгаа. За мөн Авирардын хэрэг гэж юу юм бэ гэдэг бүгдээ эргээд нэсвөхөж ярих гэж бодож байна. За үргэлжлүүлээд миний хувьд болохоор за солонгосчууд ер нь янз бүрийн шоунуудаар үнэхээр алдартай инфлюенсерүүдээ тоогоочтой за тэгэл ер нь фитнесчтэй од болгоод байдаг. За тэгвэл энэ донд бас манай централ телевизээр гардаг билүү дээ. Гэрлэлтийн там гэд нэвтрүүлэг гараад идэг. За үүнтэй яг адилхан одоо салалтаа эргэн тунгаах хуаран гэдэг тийм шоу явдсан байна. За одоо салахыг үнэхээр хүсээд байгаа хоёр хос очоод тэнд одоо хөтлөгчтэй гэд хамтдаа ярилцаад яг үнэхээр салахад бэлээ юм уу салуул яг яах юм гэх мэтчлэн яриануудаа ярьдаг ийм шоунд оролцож исэн нэгэн алдартай хөл бөмбөгчөнтэй холбоотой мэдээллийг би эхний мэдээллээрээ татсан байгаа бол үргэлжлүүлээд Америк нэгдсэн улсад 4 сарын 24-нд Netflix дээр тавигдах You буюу Chi гэдэг нэртэй одоо цувралын 5 дахь улирал одоо нээлттэй хийж байгаагаатай холбоотойгоор энэ цувралын гол дүрэн жүжигчин болох Pam Badgley болон за энэ нэрийг одоо би зөв хэлж байгаагүй шалгуулахгүй л буруу хэлж явах үү. За тэгээд яг энэ цувралын 5 дугаар улирлаас одоо хүмүүс ямар хүлээлттэй байгаа талаар би мэдээлэл хүргэнэ. За үргэлжлүүлээд өмнөд Солонгосын одоо парламентын гишүүн Юн Сукёл ерөнхийлөгчийг дэмжигч гэж хэлдэг ардын хүч намын гишүүн одоо ийм хүний хүүхэд болон бэрн түрээсэлж авсан машин дотроо нэг зохисгүй зүйл хийж байгаад баригдсан талаар мэдээлэл цацагдаад энэ Солонгост тренд дээр ороод иржээ. За энэ мэдээллүүдийг хүргэнэ.
За байжлий гэж нэр дуудна гинэ. За байжлий юм уу? За. Би харин хэлээд идэв шүү дээ. Би чинь C1 левелтэй, та чинь C2 болохоор C2 гэдэг нь юу юм? C2 ч одоо дээдлийн левел шүү дээ. Юу C2 C1 гэдэг. Англи хэлний левелээр байна. Тийм байт юм. Хаанаас гаргадаг тийм юм бэ? Зүгээр агараа. Би мэдэхгүй. Нэрнгэсэн мэдэхгүй үнэ. Хотлоод дараах нэг тоглоод арай. Гэтэ байжлий шүү. Байжлий. За эхний мэдээлэл рүү бүгдээр оръё. За дэлхийн нийтээр Турк улсад анхаарлаа хандуулад байна. Турк улсад өчигдөр 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. За энэ газар хөдлөлттэй холбоотой яг одоо энэ улаан одоо манай найруулагч өгөх улаан юм дашинцтай улаан юм хөрөмтэй бүсгүй хөдлөгч бүсгүй яг шууд дамжуулт хийж хагаад газар хөдлсөн чинь хөөрхий сандраад ингээд ойлгонж байгаа гэх юм уу сандарж байгаа бичлэг нь дэлхийн нийтийн анхаарлыг ингээд дахин яваад лээ. За ер нь бол Турк бол газар бол байнга хөдөлдгөө. За тэгээд энэ чинь одоо яг юу юм бэлээ штэ. 2хан жилийн өмнө одоо газар хөдлсөн. За энэ газар хөдлөлтөөс болж 50 мянган хүн нас орсон. За ингээд өөрөөр хэлбэл Турк газар хөдлөлтийн одоо трама гэж ярьдаг шүү дээ. Бүр ингээд газар хөдлөнгүүтэл бүр нийтээр ингээд сандарцгаадаг. Одоо бүр тийм байдалтай байгаа юм билэ. За тэрийг бид нар юунаас харж болох вэ гэхээр энэ газар хөдлөлтөөр хүний аим эрсдэггүй. Гэхдээ 151 хүн бэрцсэн. За ихэнх хүмүүс нь яагаад бэрцсэн бэ гэхээр үсэрцсэн гэж байгаа. Үсэрцэн. Цонхороо ингээ үсэрцгээсэн. Тэр чинь ингээ нуурчих үедээ гэж бодоод ерөөсө 3 давхарч ирсэн. За гэд үсэрцээд. Тэгээд баахан хүмүүс гимтсэн гэж байна. Нэр амар тулвал. Тэр чинь тэгээ штэ 50 мянган хүн одоо 2 жилийн өмнө энд чинь бүр өстө аимшигтай болсон штэ Туркд. За энэ бол 7.8 магнитудын хүчтэй өнгөрсөн зууны энэ зууны хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг маш олон хүнээс орсон газар хөдлөлт болсон Туркд болсон. За энэ одоо ингээд цочрооноос гарч амжаагүйсэн энэ газар Истанбул болон за энэ Мармарын одоо тэнгис хавьд энэ хид хідэн газар хөдлөлтүүд нь зэрэг болсон юм байна. За ингээд хүмүүс ч одоо ингээд цочцохоор бүгд ингээд үсэрцгээчдэг юм байна л да хөөрхий. Тэгээд ингээд 151 хүн одоогийн байдлаар гимцсэн байна гэж мэдээлсэн байна. За энэ Мармарын тэнгис буюу Сильвери гэдэг одоо татас 70 талаараа нөгөө найруулагч түрүүн чиний хэлсэн одоо нөгөө улаан пижактай нөгөө царайлаг хөтлөгч бүхний бичлэгийг өгж ин яг эргэн тойронд нь чичрээд байна л да тий. Тэгэл сандрал хөрхийн үеэслээ бүх нөгөө юмнууд уншаал өргөжлүүлэл уйлчих гад хөрхий сандраад ингээд харахгүй бас цочрон гараг байгаа байхгүй юм. Тэгээ штэ. Одоо хинчил гэсэн би тэр нөгөө Туркийн газар хөдлөлтөөр би гэртээ ингээд хөвтчих та нэг юм бодсон байхгүй. Манай байр чинь ер нь шинэ үеийн байр л та. Одоо 11 дэх хороололтоо сүлд баригдсан байрнуудын нэг байхгүй юу. Тэгэнгүүт ингээд дотроос манай галтгой болон жижиг өрөө нэг тийм ханан дээрээ нэг тийм дотоод цуурал үүссэн. Тэгээ 9 давхар байрны 5 давхарт манайх амьдардаг. Энэ ингээд ямар нэгэн чичирхийлэл үйл энэ байр нурах үедээ гэдэг айдас надад яг тухай төржсэн л тоо. Тэгэл би мэдэхгүй одоо би хүүхд мөхтэй гаргаж амжих ч юм уу гүү ч юм уу тийм л юм бодд юм л шүү дээ чи өөр нь. Ерөөсөө сандарсан хүмүүс ч ерөөсөө шууд үсэрцгээчдэг юм те. Ямар санда 151 хүн үсэрчдэг. 2 3 давхар ерөөсөө харгалзахгүйгээр шууд л ингээл гараал үсэрч чана. Тэгэд энэ одоо ингээд Туркуудын одоо цочрол гараагүй энэ бүсгүй болоо нүр царай нь хувирлал нь бол бүрэн илэрхийлж байна. Одоо ингээд бүр сандрал хөрхий ингээл бурхандаа залбираал ингээд байгаа бичлэг нь интернетээр л байнга тарж байгаа юм лээ. Энэ гэхдээ бараг зүгээр уйлж ин дөө угаасаа нулимс нь харагдахгүй ч гэсэн ингээд нөгөө хамаг биеийн салгалаа те ингээд окей зүгээр гэдэг байгаа юм шиг хэрнээл уйлаад байна шүү дээ. За Турк ч бас зөвхөн 2 жилийн өмнөх бас газар хөдлөлт юм түүхтэй биш ээ. Энээс өмнө бас 99 онд газар хөдлөж исэн 7.6 одоо саяын 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 мянган хүн бас нас орж ирсэн 99 онд Измит гэд хотод нь. За ийхүү одоо байн газар хөдлөлтийг идэвхтэй бүсд амьдардаг болохоор энэ одоо Туркийн ард түмний хувьд бол газар хөдлөлт гэдэг бол яалтчгүй юм цочроосон ингээд айц төрүүлсэн тийм үйл явдал байдаг юм байна. За хамтран ажиллагчдад танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ энгийн бүгдэд ураа Минопос хамтран ажиллаж байна. За би ч нэг бас бизнес эрхлэх гэж бас оролж исэн юм те. Босс гэдэг бол хамгийн чухал одоо бүтээгдэхүүнүүд одоо байх ёстой зүйлүүдийн нэг. Одоо нөгөө сайлаа бэлтгэхэр саваа бэлт гэдэг шүү дээ. Одоо хүмүүс ингээд бараа бүтээгдэхүүн ингээд дэлгүүр ажиллуулад байдаг. Бараа авъя гэдэг. Тэнгүүд карт уншуулъя. Зөндөө хоол ингээд санал гаргадаг. За сүүлийн үед ч одоо WeChat, Apple Pay дээр ашигладаг болсон. За тэрийг ингээд хүлээж авах юмгүй бол тэгээд та ерөөсөө одоо юу гэдэг вэ загасч ямар нэгэн одоо төхөөрөмжгүй одоо юу загасчнымаар усгүй гэдэгтэй л адилхан зүйл болж байна. Тэгэхээр Минопос бол хамгийн сүүлийн ухаалаг юм супер пос. За энэ посыг та шууд шимтгэлгүйгээр хүүгүүгээр өөрчлөлгөөгүйгээр өдөрт 15 мянган төлөөд л ерөөс авах боломжтой ийм
постыг санал болгож байгаа юм. За менопоз нэгдсэн нэг QR системтэй дотроосоо QR код гаргацдаг. Одоо үед чи ингээ QR хаана байна инээ тэрэ гэхгүй шууд QR-ыг энэ дэлгэцээрээ бас гаргаад үзүүлчихдэг. Дээрэс нь Apple Pay уншуулна, WeChat уншуулна, UnionPay уншуулах боломжтой гэдэг. Ер нь төлбөрийн бүх л одоо хэрэгслүүдийг дотроо энэ агуулжтсан. За энэ жижиг дунд бизнес эрхлэгч, худалдааны ам эрхэлдэг хүмүүст бол хамгийн чухал төхөөрөмж менопоз. Минь намайг хүүхэд хахад манайх ер нь түүцнээс эхлээд дэлгүүр болтол хүнсний дэлгүүр тэгээд 8 нэрийн барааны дэлгүүр гэдээ ажилладаг байсан. Тэгээд намайг ч түүцний дагна гэдэг байлаа шүү дээ. Тэгээд тэр үед нөгөө энэ посмос байгаагүй. Тэгээд би ингээ одоо боддог. Одоо надад ингээд ямар нэгэн байдлаар дэлгүүрт ингээд суух ямар ч боломж олцсонгүй. Би пос уншуулж байгаа хүн надад гоё харагдаад тийм мэрэгчлээ. За менопозынхаа маань эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зориулаад 100 сая хүртэлх зээлийг 36 сар хүртэлх хугацаатай сарын 3.5-аас 1.5% хүүтэйгээр олгож байгаа. Тэгэхээр зээлийн хүсэлтэд өгөх бол одоо баннер дээр байгаа QR-ыг уншуулад хүсэлтэд өгөх боломжтой байгаа шүү. Одоо манай нэвтрүүлгийн яг доогуур QR одоо код нь явж явах хэрэгтэй. За зээлийнхэн гол мэдээллийг хүрэхэд барьцаагүй, шимтгэлгүй буюу өгсөн зээлээсээ шимтгэл авдаггүй. Нэмээд шуурхай тавтан зээл авах бүрд хугацаа уртсаал яваад байна. За анхлан зээлдэгчид 12 сар байсан бол 18 сараар зээл гардаг болон гэх мэтчлэн бүр нэмсээрээд 36 сарын хугацаатай болох боломжтой. За яг одоо манай QR код манай булангийн дор гарч байна. Энэ QR кодыг уншуулаад та зээлийн хүсэлтэд илгээх боломжтой. За тэгээд мөн энэ менопозыг та зээлээр нөхцөлтөө хөнгөлөлтөө нөхцөлөөр авах боломжтой тийм. Маш онцгой таатай нөхцлөөр авах боломжтой. 1811-22 гэдэг дугаар руу залгана. За энэ дугаар нь 24 цаг 7 хоногийн турш ажиллах юм байна. Ерөөсөө байнга ажиллана. 1811-22. За олон удаа зээл авах бүрд хүү бурж хугацаа уртсдаг мөн өдөр бүр багаар автоматар төлөгддөг учраас зээлийг эрдэнэ төлөхөд ямар нэг дарамтгүй маш хялбар байдгаа гэсэн хэрэглэгчийн сэтгэл байна. Манай нэвтрүүлэгт энгийн бүгдэд ураатай менопоз хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За одоо бикс нэвтрүүлэг хүргэлж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоё. За дараагийн сэдв өмнөд Солонгос улсын шоу бизнесийн ертөнц өнөөдөр ер нь их савлгаатай өдөр байна уу да. Одоо чиний ярих гэж байгаа мэдээлэлээс гадна би одоо өмнөд Солонгосын яг тренд дээр үнэхээр яг одоо тийм үү одоо хүмүүсийн бужигнуудаа хоёрч мэдээ ялчгүй өндөр хайлттай байсан болохоор татаж авчирсан. За өмнөдийн одоо GTBC гэдэг алдартай суваг байдаг. Энэ суваг дээр чи одоо нөгөө юу явдаг санагдаад байна. Тогоочт хөргөчийг минь авраач л тийм нэртэй нэг шоу явдаг юм. Тэр би их дуртай. Ер нь тэгэл би Солонгосын нэг цэнгээд нэвтрүүлгүүдэд дуртай л да. Тийм сонирхолтой. Үнэхээр одоо юмыг яаж ингэж хүний сонирхлыг татгаар хийдин гэдгийг би өөр ингэж бишрээд л хараа суугаад идэв. За одоо тэгвэл би өнөөдөр ярих гэж байгаа мэдээлэл минь жаахан гонигтай мэдээлэлтэй. Гонигтайхаас илүү харамсалтай гэмээр юм уу? За салалтаа эргэн тунгаах хуаран гэдэг нэвтрүүлэг байт юм байна. Би одоо энэ англи хэл дээрээс шууд орчуулаад ярьж байна. Divorce Consideration Camp гэсэн байна л да. За энэ нэвтрүүлэгт өмнө нь одоо хөл бөмбөгийн тамирчин байсан Ку Бонсан гэдэг одоо эрэгтэй эхнэрийн хамт оролцоод за тэгээд оролцсоныхоо дараа ингээд тухайн үед ингээд хүмүүс яг энд хоёрын ингээд амьдралын тухай ингээд ярианд маш их автсан л да. Ягаад тэгэхээр энэ залуугийн хувьд маш алдартай одоо хөл бөмбөгчин байсан. За тэгээ бүр ингээд драфтаар татагдаж гараад Пухан Steelers гэдэг хамт багт тоглож исэн ийм залуу юм байна. 2009 он дебютээ хийгээд ер нь бол маш сайн тоглож исэн. 95 оноос одоо өсвөрийн багт тоглож исэн гэх мэтчлэн ингэж сайн тоглож исэн залуу бол 2022 онд яг юу яагаад одоо лигээсээ зодог тайлаад тэгээд ингээд за би гэр бүлдээ илүү анхаарал хандуулна гэд гэр бүлдээ илүү анхаарал хандуулчихсан залуу юм байна. За тэгээд одоо эхнэр нь болохоор өөрөөс нь 2 насаар игч юм байна л да. Даюн гэдэг эмэгтэй юм байна. За ингээ хооронд энэ хоёр маань дундаа нэг охинтой 2023 онд төрсөн. За үнэхээр ингээ те санхүүгийн хүнд байдалд ороод гэр бүл маань салах гад байна. Тэгээд энэ их дарамтыг би ингээ дааж дисч чадахгүй байна гэдээ яг энэ нэвтрүүлэгт орох үеэр яриад Солонгосчууд яг энд нь ингээд нөгөө үнэхээр энэ залууг үнэхээр ойлгосон. Ягаад тэгэхээр энэ маань өөрөө ингээд химийн ингээд одоо химийн үйлдвэрт ажилладаг. Одоо нөгөө хөл бөмбөгчний карьераа орхиод гэр бүлээ хийжээгээ те эр хүн одоо нүмер нөлгөө үүргээ ингээд биелүүлэхийн тулд би химийн үйлдвэрт ажилладаг. Миний сарын дундад цалин бол нэг
Одоо энэ юун дээр англи дээр болохоор 300-аас 350 гэсэн байсан. Би түрүүн Чимбагаас ингээд энэ юу гэж байна Солонгос руу гэдээ сухад нэг 3,500 хавцаа юм уу л гэж надад одоо хэлж байгаа байхгүй. Тэрнээс нэг чүд давах хэмжээний тим цалин авдсан байна сарын. 3,500 гэдэг чинь Won-оор. won-оор. Тэгэхээр нэг 10 сая төгрөг монголоор. За. Тэр нь Солонгостой хэрэг цалинг би мэдэхгүй л байна л та. За ер нь бол ингээ үйлдвэрт ажиллаад энэ хэмжээний цалин авдаг. Гэвчиг энэ хоёрын маань ингээд амьдралд нь санхүүгийн ингээд дарамт үнэхээр их байдаг. Ялангуяа эхнэр нь одоо бүр ингэж байнга дарамтлагдаг. Тэгээ энийг би ингэ тэсэж чадахгүй байна. Ингэж бүр өөрийнх нь нүг байна л та. Би ной унтчихтай өхмөр санагддаг. Тэгээд бүр ингэж байнга өхмөр санагдаад байгаа болохоор машиндаа өгөхөд бэлэн явж идэг. Тэгээ ингээд яг одоо биний сэтгэл санаа ингэж хөвдөөд хэцүү байгаа болохоор би ингээд цаашид амьдрах ямар ч хүсэл байхгүй байна гэж хэлсэн чинь нөхөр нь одоо эхнэр нь болохоор тухайн үед манай нөхөр бол ингээд хит хит удаа амиа игүүдэх орлого хийсэн. Тэгээ бит хоёр энийг одоо ингээд давж гарч чадахгүй юм шиг байна гэдээ бас ингээд цуг уйлж исэн байна л та. За. Тэгсэн чинь өнөөдөр одоо яагаад энэ хүний нэр одоо трендээр орж ирсэн бэ гэсэн чинь энэ хүн маань одоо амиа игүтгэжээ. Тэгээд ингээд эцсийн мөчөө ингээд энэ хүн дааж давсангүй 23-ны өдөр гэртээ ингээд 35 наснда энэ хорвоогоос ингээд явах шийдвэрийг гаргасан. Энэ мэдээлэл нь ялч солонгосчуудын хувьд яг энэ одоо тэр нэвтрүүлэгт орох үеэрээ тийм хэцүү байна гэд хэлээд байхад нь яагаад хэн ч энэ хүнд ингээд туслыг гээгүй. Яагаад ихнэр энэ хүнийг ингэж хайрлаагүй. Яагаад бүр хичээгээ үйлдвэрт ажиллаад тэр хүн ингээд 3 сая ч юм уу 3.5 сая ч юм уу вона олоод хахад дахин яагаад мөнгөний хэрүүлэгээ зовоогоод байсан гэх мэтчлэн ингээд энэ хүний нэр ингээд тренд дээр одоо Бонсан гэдэг энэ хүний нэр орж ирээд ингээд хайж байгаа юм байна л та. За өстө ямар харамсалтай юм бүр хилэн би одоо ингээд баг амиа орлох юм шиг үнэ ингээд хилээд байхад нь зүгээр л бэсэр гал ингээд нэг хүнийг явуулчих штэ тий. Йоо. Энэ гэхдээ бүр үнэхээр харамсалтай тий. Бүр тулах үе хинт ч байдаг л та. Тэгтэл бүр ингээд ийм цэл залуугаараа яваад өгнө гэдэг бол бүр ингээд би энэ Японы биш Солонгосын нийгэм бас ер нь соёл бас жоохон ингээд чочирдоод байгаа гэх юм уу ер нь жоохон өөр юм шиг одоо санагддаг болоод байгаа. Ер нь ийм ажлын дарамт бүх юмуд ингээд цаагуур далдуур нүдэнд ерөөсөө харагддаггүй. Тэгээ цаагаараа бүүн тийм асуудалтай байдаг юм шиг л одоо санагдаад байна. За энэ дараагийн сэдвлүүгөө бүгдээр орцгоё. Солонгостой бас холбоотой. За Солонгос талаас Ким Мүжүн гэдэг хайлт өчигдрөөс хойш 20 мянган хайлттайгаар тэргүүлж байгаа бол би сая үзсэн Мэй Нагано гэдэг хайлт өчигдрөөс хойш 2 сая хайлттай. Мэй Нагано. За энэ тэгэхээр 2 сая хүн Мэй Нагано гэж хайж ийн гэдэг чи одоо Японы хамгийн гол одоо сэдв. Яг одоо хэд бүх хүмүүс Мэй Нагано л гэж ярьж байгаа гэсэн үг байна тийм. Би Мэй Нагано гэж бол танихгүй. Гэхдээ Мэй Нагано бол маш алдартай кино жүжигч. Би тэгж ойлгох зүв. За зүв. Зүв гэний би эндээс би одоо юу мэддэг вэ? Жүжигчдэр мэрэгцсэн маш зүв гинэ. За тэгээд Японы алдартай юм кино жүжигч юм байна. За Мэй Нагано бол 2-3 хэрэг зэрэг одоо нэр холбогдсон. За яасан бэ гэхээр Мэй Нагано өөрийнхөө хамт тоглодог байсан. Өөрөөсөө баг аавтайгаа ч угаасаа кинонд дээ шүү дээ. Энэ Такано гэдэг энэ жүжигчин те учир ургуулад байна. Кей Танака юм байна. За Кей Танакатай Шукан Буншу гэдэг ийм одоо мэдээллээр бол одоо энэ хоёр хамт нэг нь аавын дүрийг гаргаад нөгөөх нь охины дүрийг гаргаж ирсэн. За ийм одоо зайтай хоёр жүжигчийн хоорондоо явуулсан. Энэ хоёр ингээд аав охин хоёр болж тоглонгуудаа өргөсөд амаргийн харилцаатай болсон гэдэг. За энэ нь ингээд Японоор ингээд Япон даяар шуурсан чинь тэгээ болоогүй. Мэй Нагано Солонгосын жүжигчин бас маш алдартай жүжигчин Ким Мүжүнтэй бас амаргийн харилцаатай байна. Ингээд задарсан юм байна. За ингээ өөрөөр хэлбэл Мэй Нагано бүгдээр зургийг нэг харах уу. За зураг дээр бол үнэхээр хөөрхөн бүсгүй байна. Үнэхээр. За гол нь байгаа юм бүс. Өөрөөр хэлбэл хоёр улсын топ жүжигчтэй зэрэг явуул одоо амаргийн харилцаатай байсан гэдэг хэрэгээр ингээд олон нийтийн анхаарлын төвд Тэгэлс юм уу энэ ч одоо зарим сүүлийн үед ч бас энэ чинь бас гайхуулах зүйл болоод байгаа юм шүү. Гэхдээ би тэгж хэлж байгаа юм дээр таарсан юм байна. Амар уу. За яг ариггүй яг дотоод хүнээс комент хэлчих шиг боллоо шүү. За тэгээд Мэй Нагано гэдэг энэ одоо жүжигчин бүсгүй инхүү одоо олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Орохдоо зөвхөн Япон улстай биш. За Японд бол мэдээж хэрэг супер одоо анхаарлын төвд орж штэ. Солонгостой бас Солонгосын Аз жаргалын жүжигчинтэй одоо ингээд бас амаргийн харьцаатай
зэрэг одоо амаргийн харилцаатай байсан гих мэтчлийн юм асуудалд ороод байна. Энэ өчтөр би 400-ын шууганы зохиолыг бичгээд тэгээ мэдээлэл ингээл бич их өлөнтөж чаана штэ энэ тэрүүгээр авчихаар юм юу байна гэд тэгээс сууж явах үед яг энэ Мэй Нагано гэдэг бүсгүйтэй холбоотой юм харагдсан надад. Тэгэхээр би тэрэнд бүр ингээ цаг гаргаж уншичаад за үний юм уу гэд Google-ээр хайсан чинь Google дээр ингээд баттах юм юу ч байхгүй харна. Йоо шаалт юм хууд юм уншчлаа гэд би гараа явсан байхгүй юу? Харин яг тэгж үү. Миний өч нөгөө цаг минут ч маш чухал штэ дараа нэвтрүүлэг гээд явах болохоор тэгээд байсан чинь өнгөрсөн шөнөө ингээд яг тухайн үед би задрах үед нь л уншсан байна. Яг нөгөө жинхэнэ шүүрхий дээр нь уншаад тэгээд шүн ингээд тренд дээр ороод ирсэн. Тэгээд тухайн өчтрийн ингээд уншснаар болохоор ингэсэн байсан л та. Би яатахад бүр хүч гаргаж байсан штэ тэгээд чинь. За одоо тэр яригадаад байгаа тэр Япон одоо аавынхын дүр тоглосон хүн чинь 1984 онд төрсөн. Одоо бараг тантай ч цаа. За энэ жижигч охин маань өөрөө 1999 оных байна. Тийм үү. Тэгэхээр хоорондоо 15 насны зөрүүтэй, гихтэй ингээд гэрэлсэн хоёр хүүхэдтэй тэр 84 оны жүжигчэнтэйгээ ингээд одоо эхнэрийнх нь араар ингээд явуулдаж исэн. За ингээд явуулдаж байгааг ингээд японочууд өөрсдөө ингээд мэдчихэд шуугаад гисэн чинь дахиад нэмээд нэг драмд цуг тоглож байгаа солонгос залууга манай түрээдэр гэж гэрлэгээ байнга оруулдаг байсан. Гэх мэтчлийн ингээд одоо тэр нөгөө хяналтын камер дээр ингээд үлдсэн зураг, лифтний тэр нөгөө камерын зураг мураг тиймэрхүүнүүд нь цацагдсан юм байна гэж би болохоор тухайн өчтөрөө уншсан юмнаас ойлгосон байхгүй юу. Тэгээд би ингээд баттах юм юу ч байхгүй ангууд нь шаалт юм ховж уншчлаа гараа авчихсан байхгүй юу. За ямар ч гэсэн зүгээр ховж юм аа. Гэхдээ эн чинь яалтчгүй солонгос биш Японд одоо 2 сая хүн хайна гэдэг чинь одоо өндөр тоо. Бүр маш өндөр би харж байгаагүй бараг шахуу тоо шүү дээ. Тэгээд Японд даяар л ярьж байгаа. Бодвол одоо шүүмжилж байгаа. Тэстэй яахсан муухай буцтай хүн байдаг. Би одоо чамшиг ямар лаг юм аа ингэ сууж байгаа болов. Өө энэ ч манай нэг битсэн байна. Суура сэргэлэн хүн байна гэсэн. Сураагаад одоо. За уучлаарай. За аригөөс жихнээс хань татсан шүү. Уучлаарай. За тэгэхээр энэ сэдв бас анхаарлын төвд байгаа юм байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл за пен юу л яха пен бачли за би нэрээ би ингээ мэдгүй болохоор л асуугаад байгаа маа. Гэхдээ би ч бас мэдгүй шүү дээ. Би сая Google-ээр үзэл байжли арай л баадаглыг гэхгүй байхаа л гэж бодлоо. За уучлаарай. За Netflix дээр одоо би ч одоо ясны Netflix чи хүн байна. За тэгэхээр Netflix дээр юу гэдэг нэг цуврал байдаг. За энийг бол үзсэн хүмүүс олон байгаа даа. Ягаад тэгэхээр эн чинь маш алдартай цуврал. Үзчихсэн үү? Үгүй. Ямар үзчихсэн үү? Юу? Чи гэсэн. За энэ цуврал одоо ингээд 5 дахь сизон нь одоо 24-ний өдөр Netflix дээр байршсан гэхээр одоо Монголын цаг төрүүлж явдаг гэх юм бол одоо Америкт 23 болж байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ясандаа маргааш манай цагаар бол маргааш Netflix дээр байрших юм байна гэж би бодсон. За яадаг цуврал вэ гэхээр энэ дэр ч одоо Жо Голдберг гэдэг дүртэй. За энэ дүрийг маань саяын нэрийг одоо би хэлж чадахгүй байгаа. Пен Бачли гэдэг жүжигчин бүтээдэг. Энэ жүжигчин маань өөрөө өмнө Gossip Girl гэдэг цуврал үзчихсэн. Үгүй. Уучлаарай. Pop соёлоос үнэхээр хол биш шүү. Хүрцгээс ахт үзэн oversimplified. Би ер нь дээгүр төвчний юм үздэг л дээ. Йоо. За ариун нэг зүгээр. За доогуур төвчний надтай адилхан доогуур төвчний юм үздэг хүмүүс бол ариун нэг нулим. За нулимл юу. За тэгээд ингээд энэ одоо цуврал дээр Жо Голдберг гэдэг дүр маань өөрөө ийм дүр ахгүй юу? За. Энд чинь бүр маш токсик цуврал заяа. Токс гэдэг маань хортой. Гой сонсгож байна. Яагаад тэгэхээр энэ залуу маань ингээд цуврал болгоно одоо бүлэг болгон дээр нэг бүсгүүд ингээд бүр одоо ингээд донтож дуурлаад нөгөө бүсгүүг ингээд мөрдөж мөшгөөд за тийм ингээд бүр ингээд бүр амьдрал нь гэрт нь нууцаар орох заяа гар утсан муцанд нь ингээд нөгөө юу аппликейшн суулгаад одоо ингээд уул мөрийн мөшгөх за гэрт нь ороод дотор хувцсыг хулгайлах гэх мэтчлэн заяа тэгсээр хагаад ингээд баг багаар ингээд тухайн эмгтээхээ ингээд ямар хүн бэ гэдгийг нь олж мэдэнгүүтээ өөрөө ойртож татнасдаг. Йоо. Тэгсэн хамгийн амар хэсэг зэ энэ уус кино ярьж байгаа ч. Тэгсэн хамгийн амар хэсэг нөгөө хүүхний эцэст нь алаад тусчдаг. За тэгээд ийм кино аахгүй. За хэрэггүй юм шиг байна. Яагаад энэ кино ингэж хүмүүс их дуртай байдаг вэ гэхээр одоо энэ залуу маань өөрөө ямар нэгэн байдлаар эмгтээчүүдийг нэг тийм татаад байдаг. Эмгтээчүүд ч өөрсдөөс ингэж цаанаасаа токсик харилцаанд их дуртай байдаг. Аимшигтай сонин парадокс гэж байгаа шүү дээ. Эмгтээчүүд өөрсдөө ингэ сайн залууг угаасаа өөрсдөө хүрлэгдэг. Тэгээд ингэ токсик
токсик. Ингээд заримдаа ингээд хитрхи сайн залуу байна. Жохон токсик юм дуртай гэдэг өөртөө тийм. Яг чи нэг тийм зовлонгоо яриад байгаа шүү сонсогддог. Тийм шүү дээ. Би гоо. Гүү гинэ. Йоо, ямар хэцүү юм бэ. За, өөр юм ярэ. За би ярина шүү. За ямар ч юм ингээд юу гэдэг цувралын маань 5 дугаар улирлаа одоо Netflix дээр 4 сарын 24-ний одоо шөнийн 3 цагт байршина гэсэн ийм мэдээлэл бол цацагдсан байна. Яг одоо Netflix рүүгөө орох боломжтой хүн байвал одоо ороод үзээр орсон байж магадгүй. Би бас цаг зүг чиглэн баримжаагүй болохоор яг 24-ний 25-ны айланд нь орохыг мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч ч одоо энэ залуу маань өөрөө Gossip Girl-ыг бидрүүлсэн. Gossip Girl 2010 онд ерөөсөө Америкийн шоу бизнес ертөнцийг бадсан тийм шоу байхгүй юу? За. Тэгээд эндээс ч одоо нөгөө алдарт Селена Вандербурст лөө би киноныхын дүрийг хэлээд байна. Одоо хоёлаа нэг сүүлд нэг киноны нэг ингээд нөгөө нэг найруулагч жүжигч нь хоорондоо бөө юм болоод эхнэр нөхрийн ингээд хэрүүл болоод гээд нэг жүжигчнийг яриад Black Lively тийм нөгөө Ryan Reynolds-тай холбоотой юм санаад байна. Black Lively-тэй энэ залууч нь Gossip Girl дээрээ нөгөө хайр дурлалын харилцаатай болж тоглодог байхгүй юу? Ерөнхийдөө тэр Gossip Girl чинь Black Lively гаргаж ирсэн тийм кино. Тэгээд энэ юун дээр болохоор гол нь Gossip Girl дээр энэ залууч ингээд маш гимгүү нэг тийм ингээд хөөх юм нэг тийм голд ингээд нэг урсгалаараа байж идэг хүн шиг ийм царайтай хэрнээ хамгийн гол хорыг нутгажсэн бачка байж таардаг байхгүй юу? Гимгүү царайтай. Харин тийм. Наа чи гимгүү царайтай. Чи бүр яг намайг үзэхээс өөр аргагүй нөхцөл төлөх чинь шүү. Одоо ингэ сэгээд аа. Тэр нэрээ юу бол үнэхээр сонирхолтой тоглоомчгүй. За сонирхоод үзье. За дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT-Pro 7+ хамтран ажиллаж байна. Би энэ GAT-Pro октодод авч гисэн шүү дээ. Манай бүр бэжид байнга байж идэг юм билээ. Юу энэ ямар өнгөрөө юм би юу. Үгүй байж идэг гэдэг нь манай ихнэр байнга авд юм байлээ л гэсэн шүү дээ. Би тэрийг мэддэггүй л ахгүй. Өнгөрөөгөөрөө зодох нэ. За дархлаагаа дэмжих ходод гидсний асуудалтай өтгөн хатдаг гидс амархыг ямар ч амархан гүйлгдэг антибиотик хэрэглэх үед 12-оос дээш насныхан бол энийг ингээ те хэрэглэхэд бүрэн тохиромжтой гэж байгаа. Тэгээ би яагаад хоёр охинд авч гисэн гэхээр манай хоёр охин ч нөгөө тийм сүү цагаан эдэн бас нэг тийм сайн биш. Тэгээд ингээ жоохон одоо цагаан эдэн юм хэрэглэлчингүүд ингээ гүйлгээд эхэлтий. Одоо тэр чинь нөгөө бид нар чинь лактоз интолеранс гэж яриад байдаг те. Тэгээд энийг би яагаад авч өгөөд үр дүнг нь мэдэрсэн гэхээр GAT-Pro уугаад ингээ сар гарan болсон чинь одоо сүтэ цай уучаад гүйлэхгүй гадсан байхгүй. Тийм ялгаа бол яг мэдэгдсэн шүү амьдрал дээр. За ашигтай бактери бол мэдээж хэрэг таны дархлааг нэг төр дэмжин дээрээс нь таны гидсэн доторх юм тэнцвэрт байдлыг хадгална. Тэнцвэрт байдал хадгалагдсанаар өтгөн хадах, эсвэл хоол шингэж сайжрах олон юмд бүр дам дамаар ингээд нөлөөлдөг. Тийм учраас юм ашигтай бактерийн төрөл сүүлийн үед бол хамгийн чухал. Ер нь энэ антибиотикийг бид нар ерөөсөө ханиа туслал бол хэрэглээл ерөөсөө бүх юмд антибиотик хэрэглэснээс болоод бидний одоо ингээд нөгөө тэнцвэр алдагдсан. Дээрээс нь антибиотикийг дийлхэ болж магадгүй гэж ирдэг. За үүний бас нэг шийдэл бол мэдээж хэрэг ашигтай бактери гэж сүүлийн үед тэр чигээр одоо яагаад байгаа шуураад байгаа. За гэхдээ бүх ашигтай бактериуд амар байдгүй юм. Энэ чинь өөрөө ашигтай бактери бол агаар задраад тоон цөөрөөд сэргийжээд байдаг. Тэгэхээр энийг одоо сэргийлэх тийм онцгой технологиг GAT-Pro хэрэгжүүлдэг гэж хэлж болно. GAT-Pro 7 нэмэх 3 омгийн 10 төрлийн зүйлийн дархлаа дэмжих 20 тэрбум ашигтай бактерийг агуулсан байдаг. За энэ 4 давхар бүрхүүлтэй. За энэгээр бас патент одоо бүртгүүлсэн байдаг юм байна. Ашигтай бактерийн нэгт байдлыг хадгалах агаарын урсгал болон чийг буюу шүлсэн цөөрдөг үүнээс нь бас сэргийлдэг. За ходоодны хүчил болон цөсний давсан дуусахаас сэргийлдэг гэх мэт одоо ашигтай байдлаа хадгалаад ань бүлдэх бүх нөхцөлийг ингэж тооцож хийсэн юм супер бүтээгдэхүүн юм байна. За пробиотик биднэрт яагаад хэрэгтэй юм бэ гэхээр гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжснээрээ хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Тэгэхээр ходоод гидсний организмыг цэвэршүүлээд ийм ач холбогдолтой байдаг бол бас нэмээд эмгэг тээгч бактерийг дарангуулад бодисын солилцоог сайжруулж өгдөг. Энэ дэр нэмээд би бас ингээд нөгөө пробиотик биднэрт яагаад хэрэгтэй юм бэ гэд хайж үзсэн баггүй юу. Яг энэ дээр ингээд шинжлэх ухааны үндслэлтэй ямар юу байна гэд тэгсэн чинь одоо энэ хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч шинжлэх ухааны магистр клиникийн профессор Нямцрингээд эмчийн нэг ярилцлага байлаа л дээ. Пробиотик хэрэглэж байгаа хүн заяо хүний биеийн хэвийн хэмжээнд барихад пробиотик туслана гэж байгаа. За тэгээд эрүүл үед урьдчилан сэргийлээд хүний биеинд холестерины түвшин ходоодны ашигтай бактери өсөлтийг дэмжиж тогтворжуулдаг. Тэгэхээр ийм антибиотик гэмтараа хэрэглэхээс пробиотик хэрэглэх нь илүү ашигтай гэж энэ эмч ярьсан байлээ.
За тэгэхээр Солонгос улсын Devon компани бүтээтгүн. За энийг аль биесны эрхтэйгээр оруулж ирд Монгол зорж байгаа бүх хэмжээний сангуудаар худалдаалагдаж байгаа. За GAT Pro бол надад маш гоё амттай бас нэмээд санагддаг. Амт нь эвтэйхэн санагддаг. Та бүхэн GAT Pro-г худалдан авч хэрэглээрэй. Манай нэвтрүүлэгтээ хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT Pro Plus хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү орох болов. За тэгээд. Дараагийн мэдээлэл за Latrans Battle гэдэг. За энэ үүний тухай. За кино. За энэ кино маягийн. За би баг түрүүн бүх юм баг ярьсан л та. За сүүлийн үед энэ ICE буюу одоо Америк нэгдсэн улсын цагаачлалын алба гэдэг энэ хүмүүс олон хүмүүсийг хүчээр албадаж гаргаад баривчлаад за одоо бөөн л асуудал болоод байгаа. Тэгэхээр чи ямар хэрэг гарсан бэ гэж Флоридад байдаг Latrans Battle гэдэг 52 настай Latrans Battle гэдэг энэ бүсгүй ICE гэдэг ийм хувц хар өнгийн хувц өмсөд энэ дээр ингээ хуурамч ингээ ICE гэдэг бичиг нагаад тэгэд нэг хүнийг баривчлаад аваад явцсан. Хүүд энэ одоо найр зураг нөхцөн байгаа хүмүүс юм уу? Аль Энэ одоо энэ муу 52 настай. мэдгүй одоо энэ хүн ингээд айс гэдэг хувцастай над дээр ирэх бол би нэг идэвмээргүй л санагдчих. Гэхдээ тэгээ хөрх идэр чинь ингээд номын хавцаарнд үнчлээ. За энэ хэнийг баривчилсан бэхээр хуучин найз залуугийнхаа эхнэрийг баривчилсан. Хуучин найз залуугийнхаа эхнэрийг. За эхнэр дээр нь очиод танихгүй юм шиг байна л да нөгөө эхнэр нь очингуудаа би IC-гээс явж гин таныг одоо ингээ авлаа гэд өөрөө хувийнхаа машин суулгасан гэж байгаа. За хувийн машин нь одоо тэг яг зориултих биш шүү дээ. За тэгээд ингээд нэлийн хоол газар ингээ дагуулж аваад тэг гэрлүүгээ дагуулж орохоор болсон гэж байгаа. Тэгэхдээ нөгөө тэр болтол эмэгтэй нөгөө эхнэр нь хөрхийн юм юуны л асуудалтай л цагаачлалын л асуудалтай эмэгтэй айсан л юм шиг байгаа. За тэгээд тэр болтол гэрлүүгээ орох чахт нь нэг л биш вэ гэдгийг ойлгосон мэдсэн гэж хэлж байгаа. За тэгээд юу гсэн бэ гэхээр энэ байтал ингэж хэлсэн байгаа юм. Сүлтэн тайлбарлахдаа энэ X-тэй их одоо X ер нь бол салж нийлнэ гэдэг чинь хүний амьдралын хамгийн нэг тийм хорсох, үзий ядах, хүслийг төрүүлдэг нэг тийм үйл явдал шүү дээ. X-ийг үзий яддаг юм шиг байна. Тэгэд юу гэж тайлбарсан бэхээр энэ өөрийнхөө бий болгосон гин болгондоо нүглээ намжлах хэрэгтэй гэдэг. Эхнэрээс нүшиг авах гэж байгаа гэдэг. Хөөе эхнэрийг нь зовоох гэж оролцсон тийм хэрэг гарсан. Энэ хүмүүстэй яаж ингэж амар өсч хонзон монзон санаад ингэж кино gözтэй. Нүд идэв би ингээд хар хувц өмснө IC гэж ноцно. Ингээд хуучин X-ийн эхнэр дээр ноцно. Би чамайг аваад явдлаа гэж аваад ячдаг. Тэгэд ялч хүн нөгөө цагаачлалын ингээд асуудалтай бол хин ч гэсэн айн л да одоо би ч гэсэн дагаал явна штэ яаж ч үзэх хэрвээ би ингээд Америк нэгдсэн улсад хууль бусаар амьдарч байсан бол одоо 400 шууган дээр нэг ийм юу орсон мэдээ орсон юм аа. Яасан бэ гэхээр одоо за найз эмэгтэй бас ийм өш хонзонгийн л сэдэлтэй хэрэгэлтэй. Найз эмэгтэй нь одоо найз залуудаа ингээд өшөрхөөд уурлаад ингээд гомдсон доо Мексикийн хэлээр давуулаад хөлийн цаана гаргаа хайцсан. Тэгээд би энэ дээр ингээд энэ мэдээлэл дээр би ингээд нэг гайхсан юм байсан л да. Юу вэ гэсэн чинь одоо тэр хэлээр ингээд Америкаас Мексик руу давж явах үеэр тэр хүмүүний сэрэж мэрэж шалгадаг юм бах та гэж би бодсон. Үгүй бас одоо ерөөс төсөлж барахгүй юм гэх олон байна нөө. Тэгсэн чинь ялч тэр хүний ингээд бичлэгийн TikTok дээр ингээд би одоо энийг ингээд унтж ийн ингээд гаргалаа маргалаа TikTok дээр хэдэн сая хандлттай. Тэгээ хөөх юм нөгөө буцаад Америк руу орох боломжгүй хамаг амьдрал нь Америкт ингээд хаягдсан нэг тийм юм болоод амсын хорвоо тий. Эмэгтэйчүүдээс их юм гарч байна. За тэгээ энэ Latrans Battle Флорида мужид бол ерөөсөө од болоод байгаа юм байна. Флоридад болсон хэрэг. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл ямар мэдээлэл байлаа? За надтай холбоотой. За өмнөд Солонгосын бүгд найрамд Солонгос улсын ардын хүч гэж улс төрийн маш том ном байдаг. За энэ ном бол одоо ерөнхийлөгч ямар Сүкёл лээ? Юн Сүкёл одоо ер нь их тийм зузаан сүжирдэг ийм нам юм байна. За энэ намын гишүүн парламентод нийлээд алдартай И Чол Гю гэдэг хүний хүүхэд өнгөрсөн шөнө баривчлагдчихжээ. За тэгэхээр энэ хүүхэд нь болохоор үйл хөдлөх хөрөнгийн одоо юугаар ажилладаг, агентаар ажилладаг одоо борлуулагч арах юм уу? Ингэж ажилладаг. За тэгээд эхнэрийнхээ хамт болон бас нэг найзынхаа хамт машин түрээслээд олонний хөлөөс зайдуу одоо хориотой мансууруулах бодис хэрглэж байгаад баривчлагдсан юм байна. За тэгээд цагдаа ирж байгаа хараад машинаа хаяад ингээд гараад гүйсэн гин л тээ. Тэгээ угаасаа тэр чинь баригдахын тодорхой газар одоо гүгээд жахав тээ. Тэгээд хин гэдгийг тодорхойлсон чинь угаасаа яг парламентын гишүүний хүүхэд болж таарсан.
Тэгэнгүүт одоо нөгөө энэ одоо гишүүний хүүхэд за эхнэр нэмээд тэр 3 дахь хүнээс шинжилгээ авахд гурлаа одоо тэр хориотой би бодисын нэр хэлмээргүй яагаад тэр чинь нэг талаараа сурталчилдаг хэрэг болохоор тэгээд хориотой бодисыг хэрэгэлсэн гэдэг нь тодорхой болсон юм билээ. Тэгээд одоогоороо солонгосчууд болохоор нөгөө алдартай парламентын гишүүний хүүхэд ингээд одоо хориотой бодис хэрэглээд нэмээд ингээд тэрнээсээ болж зүхтсан гэдэг энэ хэрэг дээр нэлээд анхаарад тэгээд их хайж үзээд байгаа юм байна л та. За дараагийн мэдээлэл рүүгээ төгөл бүгд төр орох уу? За тийм. За дараагийн мэдээлэл Их Британд полис ветинг буюу цагдаагийн шалгаруулалт гэдэг энэ хайлт өчигдрөөс хойш тэргүүлээд байгаа. За тэгээд энэ одоо асуудал нь цагдаа нар дээд шатны одоо дислэгч эсвэл өндөр тушаалтай офицерууд доороо ажиллаж байгаа шууд удирдлага доороо байгаа хүмүүсээ шууд халах эрхтэй болж байгаа юм байна. Өөрөлд өмнө нь энэ чинь одоо халах юм бол одоо бүх асуудал үүснэ шүү дээ. Тэгээд одоо өөрийг нь халахын тулд цагдаагийн албан хаагчийг халахын тулд бүх асуудал өгдөг гэсэн бол Их Британд одоо удирдлагуудад нь тийм боломжийг олгож байгаа. За энэ одоо өөрчлөлт нь юутай холбоотой гэхээр авираартын хэрэг гэж болж исэн. Авираартын аллага гэдэг 2021 оны 3 сарын 4-нд болж исэн юм аллага болсон байна. За энэнийг одоо мэдээж хэрэг хэн үйлдсэн бэ гэхээр Косенс гэдэг нэртэй цагдаагийн албан хаагч. За Косенс гэдэг энэ цагдаагийн албан хаагч энэ Сара Авирард гэдэг бүсгүйг цагдаа гэдгээр одоо давуулж одоо эрх мэдлээ ашиглаад баривчлаад хүн байхгүй газар очиод хүчирхийлээд алдсан гэр гарсан. За бүр үнэхээр амар. За ингээд Авирардын энэ хэрэг Авирард юм байна. Авирардын хэрэг яасан бэхээр энэ нөгөө биеийг нь олсноос хойш л одоо мэдэгдэж эхэлсэн. Би энэ бүр ингээд ялцраад илчирсэн намагт байж хат нь олоод энийг одоо хэн олч уу гэж хойно байж байгаад Косенс гэдэг энэ залуу цагдаагийн албан хаагч байсан энэ залуу ийхүү одоо бүрлэгсэн тодорхой болсон. За энэ одоо ерөөсөө Их Британд даяар тухайн үед бол бүр ингээд шуугуулж исэн, бүр ингээд зочроож исэн хэрэг юм. Одоо хүн чинь ууг нь ингээд сандрахаараа хинд хандах цагдаад ландаа шүү дээ. Айсан сандрах үед хандахад цагдаад итгэл нь бүр ингээд нас унтсан. За үүнээс болоод Их Британд цагдаагийн албан хаагчдаа давхар шалгалт хийсэн байна. Ер нь манай албан хаагчид ямар хүмүүс байгаа вэ? Энэ дунд болохгүй бүт хүмүүс байгаа мó гэд шалгасан 400 гаруй зөрчил ирлэрсэн. За энэ дунд нь урд нь одоо цагдаагийн албан хаагч чинь нэг өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй янз янзын асуудал байхгүйсэн чинь яг ингээд шалгаад үзсэн чинь энэ дотор нь одоо хулгай, дээрэм, янз янзын хэрэгтэнтэй хүмүүс цагдаагийн албан хаагч хийжсэн тодорхой болоод за ийхүү одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг бас нэг шийдэл нь ийхүү цагдаагийн шалгаруулалтад өөрчлөлт оруулаад за шууд удирдлагын шууд доотлын хүмүүсээ хэрвээ асуудал гарах юм бол халж болдог. Энэ чинь одоо хүний амийг бас энэ амь наснаас эрсдлээс хамгаалж шүү дээ. Ийм одоо шийдлийг гаргасан. Ингээд хүмүүс одоо бас ямар шүү өөрчлөлт орсон Авирардын хэргийг бас ийхүү эргэж зөхөөд ингээ хайлтаар тэргүүлж орж ирээд байгаа юм Их Британд. Энэ гэхдээ цагдаагийн хэрэг дээр ямар амар юм бэ те. Одоо чинь би бол Монгол төрийн цагдаа намайг хамгаална гэдэгт ерөөсө 100% бүрэн дүр итгэлтэй явдаг л та. Тэнгүүд ийм хэрэг одоо Британд гараад британчууд бол үнэхээр британчууд хэрцгийсэн биз дээ ч одоо те. Яаж ч утсан тийм айдас хүзтэй л болсон юм байна л да. Энэ Кокосагаас олоо мэддгийн юм шиг ингэж хэлсэн байна. Амар хэрэг шүү. Алсан газар гэр бүлтэйгээ ирж хоол идэж хүүхдүүдтэй тоглуулсан гэдэг байх шүү гэсэн байна. За би тэрийг сайн мэдсэнгүй өчигдрэл энэ Авирардын хэрэг гэж байдгийг нь олж мэдлээ. Тэгээд цагдаагийн одоо хувцсан дөрөнд хувцсны цаанаас ийм гэмт хэрэг үйлдсэн аимшиг хэрэг гарсан. За тэгээд энэ асуудалд одоо Их Британий засгийн газар хариу арга хэмжээ авч байгаа юм байна. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics-ийн өнөөдрийн дугаартай энгийн бүгдэд menopause хамтран ажиллаа. За мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAD-Pro+ хамтран ажиллаа. За сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ашмата. Баярлалаа.